Ираны дан дэлхийн газрын тосны урсгалд тодорхойгүй байдал үүсгэж шатхууны үнийн дарамтыг дахин нэмэгдүүлэх эрсдлийг зах зээлд бий болгож байна. Тэгэхээр энэ үед Монгол улс Евро 5 стандартын шатхуунд шилжих бэлтгэлээ эхлүүлж байгаа ч хэрэглэгчдийн зүгээс үнийн зөрүүтэй холбоотой шүүмжлэл нэмэгдэж газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн удаашралж анхаарлын төвд зүй ёсоор орж байна. Тэгэхээр бидний талаар аж үйлдвэр эрдэс баялагын яамны төрийн нэрмжийн дарга Дашбаруу, мөн ашигт малтмал газрын тосны бүтээгдэхүүний хилцээний дарга Даваа Баяр, мөн эдийн засагч Даваад Орж болон байгаль орчны хэмж Алтан Гадас нартай ярилцсан та бүхний өглөөний мэндийг хүргэе. За тэгэхээр ялцчгүй бас геополитикийн амаргүй байгаа яг энэ нөхцөл байдал хамгийн түрүүнд ихний асуултыг бас би Даваад Орж хэрхмээс асууя гэж бодож байна. Тэгэхээр энэ 4 дахь болон 5 дахь өдөр бол бас томоохон хилцээрүүд хийгдэхээр бэлтгэл ажил хангагдаж байгаа. Өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсын болон Хятадын төрийн тэргүүн дээр уулзах байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд бидний эндээс хүлээлт нь яг юу байж болох вэ гэдэг та нэг товчхон тайлбарлана. За ер нь бол нефттэй холбоотой нефтийн үнийн асуудал за эрчим хүчний одоо тасалдал бол дэлхийн нийтэд одоо хамгийн анхаарлын төвд байна. Би дөнгөж саяхан одоо нэг сарын өмнө олон улсын валютын сангийн хуралд суугаад ирлээ дэлхийн банк. Энэ дээр одоо ярьж байгаа ганц асуудал бол дэлхийн нийтээр энэ ормозын холбоотойгоор хэрвээ энэ нөхцөл байдал үргэлжлэх юм бол одоо байдал хүндрэх 111 баррел түүхийн нефт $110 хүрсэн нөхцөлд бол дэлхийд даяараа хямралд орно гэсэн ийм том дүн шинжилгээ өгч харагдана лээ. За тэгэхээр өнөөдрийн байдал ямар байна гэхээр өнгөрсөн өчигдөр бол юу ялаа шүү дээ. Брент тусны үн $4 өсөд $3.2 өсчлээ. Энэ юутай холбоотой гэхээр бүтэн сайдар Америкийн нэгдсэн улс Ираны саналыг бид нар хүлээж авахгүй гэсэн ийм мэдгэдлийн дараа ингээд өсөж байна. Ганц мэдгэдлийн дараа нөгөө айхтар том одоо дэлхийн банк олон улсын валютын сануулад байгаа 110 гэдэг одоо тэр хэмжээрүүч нь одоо яг хажуул нөхрөөд ирлээс $105 өчигдөр болчлоо. За тэгэхээр мэдээж энэ бол зөвхөн Монголд холбоотой биш, дээр нь бол одоо дэлхийн бүх улсууд бүгд анхааралтай харж байгаа баг. Тийм болохоор мэдээж одоо Америк Хятадын хилцээр бас энэ одоо ормозын хоолойг нэгтэй холбоотойгоор бас нэлээд одоо үр дүнтэй болох болов гэдэг дэлхийн нийтээр итгэлийн нүдээр харж байгаа шиг байна. Тэгэхээр бас бидний өнөөдрийн хэлцэх сэдвийн дагуу бид бас дараагийн мэдээллийг бас бэлтгэн та бүхэндээ хүргэхээр бэлдсэн байгаа. Тэгэхээр энэ мэдээллийг CNBC-ийн цэрэн долгоор хүргэнэ. За та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр ойрох дорн дахь геополитикийн нөхцөл байдал хурцсантай холбоотойгоор дэлхийн газрын тосны зах зээлд нийлүүлэлтийн томоохон доголдол үүсээд байна. За салбарын хамгийн том тоглогчдын нэг болоход Сауди Арамкогийн тооцоосноор бол сүүлийн 2 сарын хугацаанд дэлхийн зах зээлд 1 тэрбум орчим баррел газрын тосны хомсдол үүссэн байна. За тус компани гүйцэтгэх захирал Амин Насерийн мэдээлснээр бол ормозын хооллон эрсдлээс үүдэн нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж зах зээлийг тогтворжуулахад тодорхой хугацаа шаардлагатай болоод байгаа хэлж байна. За мөн газрын тосны салбарт хөрөнгө оруулалт олон жилийн турш саарсан нийлүүлэлтийн дарамтыг улам нэмэгдүүлж байгааг онцлсан байна. За Financial Times-ийн мэдээлснээр бол зөвхөн 4-р сард дэлхийн газрын тосны нөөц 200 сая баррелаар буурсан нь түүхэнд хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болсон байна. За мөн S&P Global Energy-гийн шинжээчдийн тооцоосноор дэлхийн газрын тосны эрэлт өдөрт 5 сая баррелаар буурсан бол нийлүүлэлт үнээс ч өндөр буюу өдөрт 6.6 сая баррелаар агшиж байна. За үүний зэрэгцээ дэлхийн газрын тосны нийт нөөцийн 12 орчим хувийг бүрдүүлдэг Сауди Арамкогийн энэ оны 1-р улирлын цэвэр ашиг бол 25% өсөж 32.5 тэрбум $. Бол хүрсэн байна. Түүнчлэн ормозын хоолой эрсдлийг тойрч гарахын тулд тус компани Персийн булангаас Улаан тэнгис хүрэх дамжуулах хоолойгоор өдөрт 7 сая баррел хүртэл түүхийн нефт тээвэрлэх хүчин чармайлт ашиглаж байгаа юм. Шинжээчдийн үзэж байгаагаар газрын тосны нөөц огцон буурч байгаа нь ойрын саруудад нефт болон шатхууны үнийг өсгөх гол хүчин зүйл болох төлөвтэй байгааг мэдээлж байна. За мэдээлэл хүргэсэнд баярлалаа цэхий. Тэгэхээр бас дараагийн асуултыг би Дашбаруу даргаас бас тодруулъя гэж бодож байна. За яг энэ олон улсын нөхцөл байдал бас төвөгтэй байгаа энэ цаг үедээ зэрэгцээд за гадаад зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх тухай бол нэг удаагийн хуулийн төсөл батлагдах юм хүлээлттэй байсан боловч сая бас батлагдсан байна. Гэтэл одоо үүнийг дагаад нөгөө талдаа Монгол улсын хамгийн том удаан яригдж байгаа нефтийн үйлдвэр маань ингээд гацаанд орлоо гэсэн энэ тайлбаруудыг бас хийж эхэлж байна. Энэ ямар учир шалтгаантай юм болж байна. Нөгөөдгөр одоо цаашдаа бид энэ тал дээр юу яах ёстой вэ? За Монгол улсад 1.5 сая тонн газрын засаг боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг бид бүхэн 2028 оны 1-р улиралд одоо ашиглалтанд оруулахаар зорж ажиллаж байна. За үүнийтэй холбогдлолтой
1.6 тэрбум ам доллараар одоо баригдах төсөл. За үүнтэй холбогдлоо Монгол Улсын төсөвт тодорхой хэмжээнд энэ хэдийгээр одоо гадаад зээлч гэсэн төсвийн одоо үндсэн бүрэлдэхүүн болж явдаг. Энэ хүрээндээ төсвөд санхүүжилтийн тавиад өгөхөөр нэг 100-аас одоо 200 мянган доллар, сая доллар тавигдаад ингээд явдаг. Тэгээ энэ нь өөрөө 1.6 тэрбум ам долларыг одоо санхүүжүүлэхэд энэ хэмжээгээр явах юм бол одоо 10 жил шаардлагатай гэдэг ийм одоо тооцоол байна. Тийм учраас энэ төсвөөс одоо гадаад зээлийг ангид байлгаад шууд одоо өөрсдөө төслийн үр дүнгээр буюу гүйцэтгэлээр 100% санхүүжид явдаг энэ боломжийг олгоё. Ингэх юм бол төлөвсөн хугацаанд ашиглалтанд орох боломжтой гэдэг ийм одоо тооцооллыг гаргаж одоо улсын хурлын гишүүд энэ хуулийг өргөн бариад ингээд явж исэн. За үүнтэй холбогдлоо усан цахилгаан станцын төсөл болон гадны засаг боловсруулах үйлдвэрийн төсөл. За тэгээ нэмэлтээр сэлбэдэд төвийн одоо төсөл гэдэг ийм одоо 3 төсөл орж ирсэнтэй холбогдлолтойгоор ер нь бол улсын хурлын гишүүдийн сэлбэдэд бүтцийн одоо төсөлтэй холбогдлолтой энэ хуулийг бол дэмжихгүй байна гэдэг ийм одоо үндсэн агуулга бий болсон. За үүнтэй холбогдлолтой сангийн яамнаас бол дахин одоо хуулийг өргөн барьж байгаа. Энэ нь бол улсын хурлын гишүүн санаачилсан хууль байсан бол одоо Монгол Улсын засгийн газар санаачлага оруулна. Ялангуяа энэ хоёр төслийг бол одоо маш богино хугацаанд хийж хэрэгжүүлэх нь энэ эрчим хүчний хомсдолтой энэ эдийн засгийн нөхцөл байдал дээр бол чухал ажил бүгдэлтэй гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр бас сүүлийн үед бас гарч байгаа мэдээлэлээр бол за энэ оны 6 сар гэхэд Монгол улсын хэмжээнд бол түлш эрчим хүчний тал дээр бол ялангуяа Евро 5 стандарт руу шилжинэ гэсэн ийм мэдээлэл бол аль биесээр бас өгöd байгаа. Тэгэхээр энэ талаар бас би ашигтмарын газрын тосны газрын бүтээгдэхүүн хэлцээний дараа даваа баяраас бас тодруулмаар байна. За нөгөө төгөр яг иргэдийн зүгээс ирж байгаа шүүмжлүүд бас нэлээдгүй байна. Тэгэхээр энэ тал дээр ер нь яг танаа газраас ямар байр суурь илэрхийлэх бол ер нь яагаад зайлшгүй шилжих шаардлага үүсэж байна? За тэгэхээр шатхууны Евро 5 стандарт гэдэг нь болохоор экологийн ангиллын юм стандарт байгаа. За одоо өнөөдрийн байдлаар бол манайх бас нэг 20 орчим хувь нийт шатхууны 20 орчим хувь Евро 5 стандартын шатхуун хэрэгжилж байна. За бид бүхний өргөн хэрэгжилж байгаа хоёр автобензин маань за дийлэнх нь бас солгоноос ангарсган боловсруулах үйлдвэрээс импортлох худалдаж авч байгаа энгийн буюу Евро 2 стандартын шатхуун байна. За Евро 5 Евро 2 за энэ ялгаа маань экологийн ангиллаараа л ялгаатай байдаг. Бусад одоо физикийн үзүүлэлт за нарилга октант хоёрд нь бол бүгд адилхан. Энэ дээр экологийн ангиллаад хөхөр багтаа гэсэн үг. За тухайлх юм бол А2 автобензиний хувьд энгийн 92 дээр нэг хөхрийн агуулмж нь 350-аас 500 ppm байдаг бол Евро 5 дээр 10 ppm байдаг. Тэгэхээр энэ маань бараг 50 дахин 35-аас 50 дахин бага байна гэсэн үг. Дизель түвшин дээр энгийн дизель түвш 2000 ppm байдаг бол Евро 5-ых 10 ppm гэхээр бас 200 дахин бага. Энэ хэмжээгээр энэ хөрөөлөн борж агаар таягдж байгаа тэр автомашин автоврын хэрэгслээс агаар таягдж байгаа хөхрлөлийн агуулмжийг бууруулна гэсэн үг. Тэгэхээр Евро 5 стандарт шилжинэ дэлхийн нийт бол Евро 5 стандартад бол их дийлэнх улсууд бол шилжсэн. Манай хоёр хөрш хоёулаа бас Евро 5 стандарт шилжсэн байгаа. Энэ маань хүний эрүүл мэнд хөрөөлөн борчныг хамгаалж байгаа сөргөнлөө багтааж шатхуун хэрэгжилж байгаа гэсэн үг. За 2022 онд агарын тухайлд орсон нэмэлт өөрчлөлтөөр агарын чанар сайжруулах хүсэл Евро 5 ангиллаас доош шатхууны хөдөлгөөн бодлогыг хориглоно гэсэн хуулийн заалт байгаа. За үүнтэй холбогдуулаад байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон нийслэлийн засаг даргын хамтарсан тушаал захирамжаар 2026 оны 7 сарын 1-ээс нэгний өдрөөс эхлэн Улаанбаатар хотын агарын чанар сайжруулах бүсэд Евро 5 стандартаас доош ангиллын шатхууны хөдөлгөөн бодлогыг хориглоно гэсэн юм захирамж гарсан байгаа. Мэдээж Евро 5 стандарт шилжих нь бол Хуамын эрүүл мэндчдэр хүрээлэн борчноо батсан ч тэр агарын бүртлээ батсан тэр шилжих зүйтэй. Гэхдээ энэ шилжтийг бид нараас гадаад их усэр нийлүүлэлт хангамжтайгаа уялдуулаад хэдийд шилжих үү хэрхэн шилжих үе шаттайгаар зөвхөн болгон зүйтэй гэж байна. Тэгэхээр бас дараагийн асуултыг би Алтан ганц хэрхмээс асуу гэж бодож байна. Яг бид бол яг эдийн засаг болон санхүүгийн үнцгийг харах нь бол мэдээж чухал. Гэхдээ нөгөө талд бас эрүүл мэндтэй холбоотой асуудал яг Евро 5-тай холбоотойгоор бас яригдчих шиг байна. Тухайлбал А92 бол өөрөө нэлээдгүй хуучирсан технологи. За түүний дотор бол агуулмж нь бас хүнд элемент байна. Ялангуяа хар тугалаг бол нэлээдгүй ихээр агуулгадаг гэсэн ийм ойлголт байна. Тэгэхээр энэ талаар бас энийг ялгааг нэг сайн тайлбарж өгөх. Яг 92 95 гэхээс илүү сайн тэр хэлсэн Евро 2 болон Евро 5 ангил гэдэг. Одоо Оросд бол К2 К5 гэсэн ангиллын шатхуун бол манад орж ирж байгаа. Тэгээд яг стандарт дээр бол хар тугалаг байхгүй байдаг ч гэсэн бид нар ингээд замын хажуугаар шинжилгээ хийгээд үзэхэд
хөрснөөс нь дээж аваад үзэхэд ер нь бол хөрсөнд бол хар туулгын хэмжээгээр илэрх. Дээрээс нь хүүхдүүдэд хүний цуснд хар туулга их хэмжээгээ илэрдэг. Хар туулга маань өөрөө бол ийм нийгмийн эдийн засгийн хувьд бас асар хор хөнөөлтөй бодис. Яагаад гэвэл энэ нөгөө хүний тархинд нөлөөлдөг те хүний суралцах одоо ирээд нийгэмд одоо ямар хүн болоход нөлөөлдөг тийм хортой бодис учраас хар туулгыг бас зан авирт хүртэл нөлөөлдөг. Зан авирт нөлөөлнө тий. Тийм бүр том судалгаанууд ч байдаг. За дээрэс нь бас энэ Евро 2 ангил гэж ярьж байгаа тий. Одоо хуучирсан К2 ангилын шатхуунд бол энэ бусад бас тийм холцоод бас их хэмжээгээр байдаг. За энэ жишээлбэл одоо бензолын агуулмж. За дээрэс нь энэ ароматик нүрс ус төрөгчд буюу одоо энэ бензолын одоо энэ уламжлалуудын үлдэгдлүүд их хэмжээгээр байдаг. Эндгээр нь болохоор бас агаарт их хэмжээгээр бас ялгарснаар бас энэ хорт хавдар тий янз бүрийн одоо энэ цусны өвчин, за бөөрийн өвчин гэх мэт олон төрлийн хортой тийм өвчтний их үүсэр болдог тийм аюултай. За дэлхийн томоохон хотууд хамгийн ойрхон гэх юм бол манай урд төршийн Хөх хот маань бол яг энэ одоо ароматик энэ нэгдлүүдийг бол одоо ингээд бууруулах чиглэлээр л ингээд одоо өдөр болго ингээд хяналт мониторинг хийж ингэж ажилладаг. Манай улсын хувьд бол одоохондоо яг тэр судалгаа шинжилгээний бол арай хөгжөөгүй л байна л та тийм. Тийм учраас энэ Евро 5 руу шилжих юм бол бас тодорхой хэмжээгээр энэ агаарын бохирдлыг одоо энэ хөхрийн давхар эслийг бууруулахаас гадна энэ бусад төрлийн одоо хар туулга хүнд металл за дээрэс нь энэ саяны ярьсан тэр ароматик хортой нэгдлүүдийг бол бууруулах тийм бас сайн тал байгаа гэж харж байна. Тэгэхээр бас яг эдийн засгийн үүднээс нь тодруулахад даваад орж ирэх юм хувьд бол яг ирэх сарууд за одоо ер нь энэ 6 сараас эхлээд за оны төгсгөлийн хугацаа гэж ер нь харвал бас сая бол жишээ нь 4-р сарын гүйцэтгэл бол 10.1% инфляц бас гарсан байгаа. 20 оронтой тоор бас орж иж байгаа харагдаж байгаа шиг байна. Тэгэхээр энэ шилжилт маань өөрөө ер нь хэр зэрэг хүнд тусах бол нөгөөдгөр энийг бид хэр хурдан давах боломжтой гэж харж байна. За одоо инфляц сүүлийн сарууд бол нэлээд хөндөр ийм дүнтэй гараад эхэллээ. Энэ бол мэдээж одоо Монгол хүн болгоны одоо санаа зоох ийм асуудлаа. Тэгэхээр энэ юунаас ингэж болоод инфляц өсөх гэхээр мэдээж дотоод гадаад гэсэн хоёр ийм одоо шалтгаан байгаа гэж харна. За дотооддоо бол төсөв мөнгөний бодлого нь уйлдахгүй байна. Төсвийн хит одоо данхаалт явж байна. За асар их хэмжээний одоо мөнгийг төсөөрөө дамжуулаад зах зээл рүүгээ гаргаж байгаа учраас эн чинь шууд нөлөөлж шүү дээ. Нөгөө талаас одоо бидний одоо яриад байгаа нефтийн үн гадаадын одоо бид нар чинь хэрэглэгч орн учраас импортоор авч байгаа бараа бүтээгдэхүүн үн одоо яг нөлөөлж байгаа учраас ингээд давхар ийм цогцолтой байна. Энэ одоо 10% гэдэг бол нэлээд бас санаа зовох ийм тоо. Яагаад гэх юм бол Монгол банк бол мөнгөний бодлого өргөн барихтаа 6 нэмэх 2 хасах 2 гэсэн ийм интервалд бид нар одоо мөнгөний бодлогоо хэрэгжүүлж чадах юм бол тодорхой хэмжээнд эдийн засаг тогтвортой байх нэ гэсэн ийм одоо зүйлийг одоо юугаар батлуулсан шүү дээ. Улсын их хурлаар батлуулсан. Харамсалтай нь одоо ингээд хяналтаас гарч ийн. За тэр тусмаа одоо нийгмийн одоо хамгийн санаа зовоолж байгаа асуудал бол махны асуудал шүү дээ. Махны асуудал асар өндөр үнэтэй болчлоо. За тэгээд одоо юу гэдэг амьдрал одоо бидний авч байгаа цалин зээлхрэхгүй байх гэдэг ийм асуудлууд ярьж байна. Энэ бол зүгээр нэг өдөр ороод ирсэн асуудал ш. Бидний төсөв мөнгөний бодлого сүүлийн 10 жилд замбраагүй явсны л одоо гор ингэж гарч шít. Одоо саяын дөнгөж сая одоо та ярьж байгаа тэр нэг зээлийн асуудал. Энэ бол одоо төсөв мөнгө чинь замбраагүй байгаа учраас ийм замбраагүй юм яриа явж байгаа. Өөрөөр хэлэх юм бол гадаад зээл гэдэг бол төсвийн нэг одоо үндсэн одоо цогц одоо 4 параметрийн нэг багхгүй юу? Нэг багц. Гэтэл тэрийг одоо бид нар юунаас төсвөөсөө гаргыг яриа явж байгаа бол энэ бол одоо инээдэмтэй асуудал байхгүй. Төсөв дотор байгаа юм гаргах чи гэдэг. Тэгээд ярихаар айгүй хүний амьдрал чухал асуудлыг ярьдаг. Энэ бензиний одоо асуудал бид нар үйлдвэрлэх гэж байгаад ингэж төсөө эвдлэхгүй бол болохгүй гэдэг ийм зүйл ярьж байгаа байхгүй. Үндсэн хуулиндаа бол бид нар юуг заасан байдгийг гэхээр таны санааг бол давхар төсөвтэй болох гэдэг нэгсэн санаа. Тийм давхар төсвөөс гадна энэ үндсэн хуулиар зөрчөө очиж гин гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол засгийн газар биш үү? Гадаад дүрийг мэддэг зарцуулдаг болох гэдэг. Энийг чинь бол улсын хурал дээр үндсэн хуулиараа бүрэн эрх нь улсын хурлд байдгийг. За тэгэхээр одоо улсын хурлын одоо гишүүдийн мэдлэггүй байдлыг одоо далимдуулаад засгийн газараас өргөн барих нь шүү дээ. Хэрвээ нэг үндсэн хуулийн цэцээр би хэрвээ энэ асуудлыг батлагдсан тохиолдолд өргөн барихд энэ бол дороо үндсэн хуулийн цэцээр унах асуудал гэж би харж байгаа.
Тэгэхээр бас дашбаруу дараагийн үед яг энэ тал дээр ямар байр суурьтай байна. Нөгөөдгөр одоо бид нар ч бас ингээд шатхууны тулгымцсан асуудлууд нь ялтчгүй номер 1 болчиход байдаг. Дээрээс нь энэ одоо үйлдвэрийн хувьд бол олон жил яригадаад олон жил хийгдэж байгаа. Гэтэл нөгөө талд одоо санхүүгийн эсвэл менежментийн ч юм уу ингээд асуудлаас бол удаад байна гэдэг тайлбарлаад байгаа гэж одоо явж ингээд өрийн таацтай холбоотой болж хувирж байгаа юм. Тэгэхээр давхар төсөвтэй болох ч байгаа гэдэг дээр та ямар тайлбар? За ер нь бол төсвийн үндсэн мөрөлдөхүн хэсэг мөн үү? Үндсэн төсөв дотроо бол багтаагаад явах нь бол үндсэн гол одоо онлынхаа хувьд ч гэсэн зөв асуудал. Гэтэл өнөөдөр Монгол улсын хэмжээнд бол урсгал зардал одоо их өндөр болсон. Үүнтэй холбогдлолтойгоор энэ төсвийн хязгаартаа одоо тулчаад гадаад зээлээ ашиглах боломжгүй юм одоо нөхцөл байдалтай байгаа. Тэгээ олон жил бас өдхөн улс хурлын гишүүч гэсэн одоо яриад энэ зардлаа багасгахын алдагдлгүй төсөв батлая гэдэг олон жил энэ зүйлүүдийг явж ярьж ирлээ шүү дээ. Тэгээд ингээд гол төслүүдээ санхүүжүүлэх орон зай үүсэхгүй. Манай үндсэн тогтолцооны асуудал ч гэсэн энэ орон нутгийн төсвийг одоо нэмэгдүүлдэг, бүтээн байгуулалтын ажлуудад анхаардаг гэдэг ингээд зүйлүүд дээр гол одоо бодлогын асуудлууд дээр тодорхой яг одоо зүйлүүд бий болж чаддгүй. Олон улсын одоо гишүүдийн тодорхой хэмжээний энэ тойргийн нөхцөл байдлаас хамаарат төсөв тэлдэг. Энэ хүрээндээ чухал төслүүдэд санхүүжүүлээд явах ийм орон зайг үүсгэж чадахгүй байна. Тэгэхээр л аргаа барсан үүднээс бол үндсэндээ энэ гадна талаа гаргаж чухал төслүүдийг хөдөлгөе. Тэгвэл тэр үгийн дор одоо бусад одоо хэлж байгаа ач холбогдол багтаа төслүүдийг түүний дор одоо оруулж явах нь бол одоо мэдээж одоо буруу асуудал. Тэгэхээр өнөөдрийн одоо маш богино хугацаанд энэ эрчим хүчний хараат байдлаас одоо ангижрахын тулд энэ төслүүдэд явуулах арга нь өнөөдрийн нөхцөл байдалтай Монгол Улсын засгийн газарт энэ зүйлийг үлдээчихэд байгаа нь л одоо гол асуудал үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр даваа дараагаас тодруулахад одоо газрын тосны үйлдвэрт бидэрт нөгөө их усээр буюу түүхийд маань зайлшгүй шаардлагатай гэсэн нэг ийм бас ойлголт яваад байгаа шүү дээ. Тэгэхээр сая бас Монгол Улсын ерөнхийлөгч Казахстан хийсэн айлчлалт бас сонирхолтой мэдээлэл явж байгаа нь бол тэндээс бид нар 1 сая тонн барилыг бол жил тутам авах юм хилцээрт хүрэх боломжтой болсон гэсэн нэг ийм мэдээлэл явж байгаа. Тэгэхээр ер нь бид яг энэ нефтийн хамааралтай байдал хизээгээр арилгах бүр боломжтой юм байна. Нөгөө төгөр яг үнэхээр үйлдвэр заа ингээд энэ хууль батгахад ашиглалтанд орлоо гэж бодоход үнэхээр түүхийд маань хангалттай байж чадахгүй. За тийм Монгол улс нэг 91 онд анхны газрын засны тухай хууль батлагдаад энэтэй холбоотойгоор анхны бүтээгдэхүүн авах гэрээ нүүд маань 93, 95, 97 онод байгуулагдсан байдаг. Тэгэхээр энэ одоо ашиглан жилжсэн дөрвөн талбай дөрвөн бүтээгдэхүүн авах гэрээ маань бол тэр үед байгуулагдсан гэрээнүүд гэсэн. 93, 95, 97 энэ газрын засны энэ салбарны хайгуулын салбар нь өөрөө эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалтыг шаарддаг хугацаа шаарддаг юм салбар байгаа. Тэгээд энэ гурван талбай дээр хийсэн манай Монгол улсын нөөц нь 332 сая тонн геологийн нөөц. За энэ үүнээс батлахад нөөц нь 43 сая тонн гэсэн юм тонн юу хайгуулын нөөц авсан тоо байгаа. Тэгэхээр энэ маань бол 43 сая тонн гэдэг маань бас манай 1.5 сая тооны хүчин чадалтай боловсруулах үйлдвэрөө бас 30-40 жил ажиллаж байгаа хэмжээний нөөц байгаа. Хамгийн гол нь энэ ашиглалт дээр хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээд одоо олборлолтоо нэмэгдүүлэх. За ингээд түүхийдийн хангамжийг сайжруулахаар ажиллах зайлшгүй шаардлага тул гарч байгаа. Дээрээс нь одоо бусад талбай дээр хайгуулын талбай дээр хайгуулын ажлыг эрчимтэй хийж хөрөнгө оруулалтыг татаж за нөөцөө тогтоогоод ашиглалтанд шилжүүлэх шаардлагатай байгаа. Тэгэхээр 1.5 сая тонн хүчин чадалтай газрын насны боловсруулах үйлдвэрийнхаа түүхийдийн тасралтгүй байдлыг хангахын тулд бид дотоод хайгуулаа эрчимжүүлэх шаардлагатай. Гэхдээ одоо үйлдвэрээр ашиглалтанд ортол одоо 2 жилийн хугацаанд тэр манаас 1.1 сая тонн 5 сая тонн хүрнэ гэдэг бол бас хэцүү байна. Тийм учраас гаднаас бас боломжтой их усвэрийг бол судалж байгаа. Энэ хүрээндээ аж үйлдвэрийн соёлын сайд маань Казахстан улсад ажиллахдаа бас 1 сая тонны түүхий тусыг одоо авах нийлүүлэх боломжийн талаар ярилцсан байгаа. Тэгэхээр манай хоёр улс бол шууд хэлэлцдэг учраас энэ дээр тээврийн асуудлыг зохицуулах шаардлага бол зүй ясаар тулгарна. Тэгэхээр бас мэргэжлийн хүний үднээс гэхэд яг алтан гац хэлмээс тодруулах нэг зүйл нь бол за энэ үйлдвэрээс ашиглалтанд орсноор ер нь бол бас химийн болоод өрн химийн аж үйлдвэр чиглэлийг хөгжүүлэх юм суур болно гэж ер нь үзэж болох. Энэ тал дээр та бас мэргэжлийн хүний юу гэж харж байна? За ер нь дан ганц нефтийн үйлдвэрч нөгөө шатхуун юу гарахгүй шүү дээ. За төрөл бүрийн одоо шатах туслах материалуудаар нь хий гарна. За дээрэс нь нөгөө замын одоо хүнд юуны бүтээгдэхүүнүүд гарна. За тэгээ эдгээрээс гадна бас дэлхий дээр одоо хамгийн их хэрэглэж байгаа хувцар тий хувцрын түүхийдүүд. За дээрэс нь энэ төрөл бүрийн хөргөлтийн
системийн одоо бодисуудыг бол бас синтезлээс гаргаж авах тийм боломжууд байгаа. За дан ганц нефтийн үйлдвэрчлэлгүй манай улс чинь нүрсний асар баялаг ордтой. За тэгээ сүүл одоо нөгөө Парисын гэрээ хэлэлцэж бол одоо бусад нөгөө байгаль орчны талаас яг энэ нөөц баялагийг зохистой ашиглаад одоо эцсийн бүтээгдэхүүн гаргахыг бол сүүлийн жилүүд бол их дэмжиж байгаа. Тийм болохоор энэ их байгаа нүрсний болон одоо нефтийнхаа одоо за дагалдах одоо юунуудыг ашиглаж бол маш их хэмжээний тийм химийн бүтээгдэхүүнийг бол гаргах нөхцөл боломж бол манад байгаа. Хамгийн гол нь бид нөгөө дэд бүтэц, хүний нөөц, за тэгээд одоо болон усны нөөц гэх мэт зүйлүүд бол бид нар бол бэлтгэж гаргах бол тийм шаардлага бол гарч байна. Тэгэхээр бас яг энэ нэгэнт газар нутгийн асуудлыг ярьж байгаа учраас яг энэ зээллэгийн тухайд бол энэ маань өөрөө жилийн 175% хүүтэй 20 жилийн хугацаатай 25 жилийн хугацаатай өгсөн хэмжээ л байгаа. Гэхдээ энэний бол нэлээдгүй хугацаанд бас одоо яваад эхэлсэн байж байгаа. Бид хүү төлж байгаа зээлийг. Тэгэхээр ууг нь бол техник эдийн засгийн үндэслэлийг нь харахаар энэ маань өөрөө ашиглалтанд орсноороо гадаад гадагшаа төлж байгаа валютын урсгалыг 20% бууруулна гэсэн нэг ийм тооцоол байгаа. За GDP буюу дотоодын бүтээгдэхүүнийг 10% тэлнэ гэсэн нэг ийм бас тооцоол. Энэ ер нь хэр бодиттой гэж та яг мэргэжлийн үнээс хардаг. Яг нөгөөдгөө бас төсөл дээр энэ төлөлт маань өөрөө хэр дарамтж байна. Наад тооцоол нь бол зөв л дөө. Одоо бид нар чинь өнгөрсөн жил нефтийн бүтээгдэхүүн авах одоо 2.1 тэрбумыг авчлаа шүү дээ. Доллар зарцуулчлаа шүү дээ. Тэгэхээр энэ 2.1-ийнхаа одоо бараг 50-60% ингэж ярьж байгаа шүү дээ. Тэр үйлдвэр байгуулсан бол бид нар өштэй энийг 10 жил ярьж. Яг 10 жил одоо нэг үйлдвэр хизээ ашиглалтанд орох уу гэдэг зүйлийг ярьсаар байгаа. Гэтэл энийг бид нар өштэй 21 он, 22 он, 23 одоо 28 онд барина гэдэг ингээ яриа явж байна. Өнөөдрийн хүртэл бид нар одоо ингээд зээлийнх нь гол буруут нь бол тэр зээлийг ашиглаж чадахгүй байх гэсэн ийм хачин юмэрээ сууж байгаа байхгүй. 10 жилийн төсвийг бид хэдүүлээ харъя л да. Энэ төсвий чинь орлого зарлага тентэн зээлийнх нь хэдийн хэмжээний зээл байх гэдэг чинь энэ тооцдог байгууллага нь юу байхгүй юу? Сангийн яам байхгүй. Эдгээр нь яагаад ингээд 10 жил унтчихсэн гэдэг. Гид өнөөдөр сэрсэн юм шиг бид нар ингээд 10 жилийн дараа ингээд зээлээ хэрэглэх гэхээр энэ үйлдвэр босгүй ингээд яриа сууж байгаа нь бол үнэхээр харамсалтай. Энэ Монголын төхөрд одоо хариуцлага гэдэг юм байхгүй болсны тод жишээ. Түүнээс хэрвээ энэ дотооддоо үйлдвэрлэдэг нефтэ босруулж чаддаг болчих юм бол мэдээж эдийн засгт сая таны ярьдаг энэ тоонууд бол үнэн зөв ийм одоо сайн талууд байгаа боловч харамсалтай нь одоо бид нар 10 жил нэг юм яриа сууж хизээ босхын бүүмд 28 онд гэж амлсан одоо сүүлчээ амлсан. Яг бас дашборууд дараагаас нэмж тодруулахад яг энэ тал дээр ер нь яг салбарын яамны үүднээс ингээ харахад энэ нь өөрөө яг гол алдаан тэр менежментийн төвшөнд хэрэгжүүлэлтэн дээр байсан юм уу эсвэл өнгөрсөн цаг хугацаанд яг энэ гол саад тэг болоод өвчин зүйлний юу байсан бэ? Ямар факторууд байна? За газрын боловсруулах үйлдвэрийн үндсэн төсөл маань бол Монгол Улсын ажил дээр Израилийн яамд одоо шууд хариаллыг явуулдаг. Эрдэнэс Монгол нэгдлийн хүрээнд одоо байгуулагдсан ийм компани. Энэ дээр бол одоо холбогдох бодлого шийдвэрүүд нь болон хэрэгжилт зангидтад явж байгаа. За ажил дээр Израилийн яамны зүгээс уг төслийг бол маш богино хугацаанд одоо амжилттай хийж хэрэгжүүлэхэд бодлогын болон одоо бусад дэмжлэгүүдийг бол өөрсдөө шалтгааллах зүйлүүдийг байнгын үзүүлж явдаг. За боловсруулах үйлдвэрийн одоо төсөл хэрэгжүүлэгч компани зүгээс бол энэ ковидын нөхцөл байдал за мөн энэ олон стандартуудыг одоо батлуулж Монгол улсад нэвтрүүлэхтэй холбогдлолтой зүйлүүд дээр бас тодорхой хэмжээний хугацаа алдсан. За мөн дараагийн одоо хамгийн том шалтгаан нь бол энэ улсын төсөвдөр тусгагдаж одоо явж байгаа нь бол нэг 100-аас 200 сая доллар жилдээ тусгагдаж явдаг нь энэ одоо хөрөнгө оруулалтынхаа үндсэн гүйцэтгэлийг хангаж санхүүжилтийг хийж хэрэгжүүлж чадахгүй байна гэдэг ийм хангалттай тусгаж төсөвдөр тусгаж өгөхгүй байна. Энэ шаардлагын улмаас одоо энэ санхүүжилтэнд хоцроод байгаа учраас бид бүхэн төслийг хэрэгжүүлж чадахгүй байна гэдэг ийм л тайлбар өгдөг. Тийм учраас энэ зүйлийг тодорхой хэмжээнд одоо маш богино хугацаанд урагшлуулахын тулд одоо ийм санаачлалыг бол хийж хэрэгжүүлээ явж байгаа гэж ойлгож байгаа. Тэр бас даваар дараагаас тодруулахад ер нь яг энэ үйлдвэр маань өөрөө 25-аас 30 жилийн хугацаанд ер нь эдийн засгийн хувьд хэр их үр хөвгөлтэй хэвээрээ байж чадах уу? Тэгээ мэдээж Монгол улс нэг жилд нэг 2.9 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлж хэрэгжилж байна. За үйлдвэр маань энэний за 1.3 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрээс гарахаар баг. Тэгээ нэг илэн бүтээгдэхүүн за дизель түлш, автоэнзин, онгоцны түлш чаддаг хий, за зовхны түлш гэдэг ийм төрлийн бүтээгдэхүүнүүд гарна. Тэгэхээр энэ маань үйлдвэр маань дотоодын түүхийдтэй түшиглээд
За түүхийдээ боловсруулад бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг маань мэдээж импортоор орж иж байгаа бүтээгдэхүүнтэй бол өрсөлдөхүүд байж чадна. За ард иргэдэд ирж байгаа үнийн ачааллыг тодорхой хэмжээнд одоо импортын бүтээгдэхүүнээс бага байлгах тал дээр бол ажиллана. Тэгээ импортынхаа 50 орчим хувийг хангахад байна тий. Тэгэхээр энэ маань сая даваад орж эдийн засагч маань хэллээ бас гадаад руу гарч байгаа тэр 2.1 тэрбум Америк долларын урсгалыг багасгах нэ 50 багта 50% багасгах нь ш. Тэгэхээр энэ бол эдийн засагт үзүүлэх нөлөөлөл үзүүлнэ. Мэдээж эндээс Евротав стандартын шатхуун гарч ирнэ. Бүгд Евротав стандартын шатхуун үйлдвэрлэгдэн. Тэгэхээр энэ маань одоо экологийн шаардлага хангасан, стандартын шаардлага хангасан юм бүтээгдэхүүнээр хэрэглэгчтэй хүрэх нэ гэсэн. Тэгээд эдийн засгийн мэдээж тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлнэ гэж бодож байна. За би өнөөдөр төгсгөлийн асуултаас дашбарууд дараа дээр тодруулаад асууя гэж бодож байна. Тэгэхээр яг одоо үүсэж байгаа олон улсын геополитикийн нөхцөл байдалтай уялдаатайгаар бид бас дотооддоо авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай арга хэмжээнд бол мэдээж номер 1-т бол одоо нефтийн хангалттай байдал үеийн түнш эрчим хүчний тал дээр бол нэлээд хангалттай нөөцийг бүрдүүлэх гэсэн асуудал байна. Тэгэхээр яг энэ тал дээр нөгөө шинээр сав барих болоод ер нь нөөцийг бүрдүүлэх тал дээр за нөгөөдгөр одоо ингэ шилжилт рүү Евро 5 руу ороход бид ер нь бэлэн байгаа юм. Нөгөө талдаа энэ хомсдол ойрын энэ жилдээ нүүрлэх тийм дүр зураг юм байна. За хангалт бол хэвэн байгаа. Өнөөдрийн байдлаар бол А92 төрлийн бүтээгдэхүүн 42 хоногийн нөөцтэй, дизель хүчний хувьд бол 30 хоногийн нөөцтэй явж байна. Энэ бол одоо сайн нөөц гэсэн үг. Монгол улсын хэмжээнд одоо самныхаа нөхцөл байдал дээр тохируулаад татан авалт хэрэглээндээ тохируулаад одоо энэ за мөн одоо зах зээлийн зарчимдаа нийцүүлээд авж байгаа бүтээгдэхүүний тоог хэмжээ бол харьцангуй сайн. За мөн одоо Оросын холбооны улстай бол одоо сайн хэлэлцээрүүдийг хийсний үр дүнд өнөөдөр А92 төрлийн бүтээгдэхүүн дээр бол авто бензинийг $705 тогтмол нийлүүлнэ гэдэг ийм одоо гэрээ хэлцэлтэй. Сая өнгөрсөн энэ оны дуусна. Тий онд 28 он хүртэл. За мөн одоо ажил дээрээ зөвлөгийн сайд, дамжуулалтын сайд Оросын холбооны улсад ажиллаж энэ маш орох дорнодын үүссэн нөхцөл байдалтай холбогдлолтой 6000 хүрэх байсан одоо дизель түвшний үнийг бол Оросын холбооны улсад амжилттай сайн ажиллаж энийг одоо өнөөдрийн нөхцөл байдал дээр бол үн нэмэгдэхгүй байх ийм одоо хилцлийг амжилттай хийж хэрэгжүүллээ. Тэгэхээр бол үн одоо доктортой байх одоо нөхцөлтэй хоёрдугаар талаа хангамж бол таслахгүй байх ийм одоо нөхцөл бол бүрдсэн. Дээр нь бол бид бүхэн энэ савны одоо багтаамжийг нэмэгдүүлэх ажлыг маш амжилттай хийж хэрэгжүүлж байна. 2026 онд бид бүхэн бол нийтдээ 400 одоо 50 мянган метр куб одоо савны багтаамжийг нэмэгдүүлнэ гэдэг ийм одоо тодорхой бодлогын ажлуудыг хийж хэрэгжүүлээд өнөөдрийн түвшинд 100 одоо 80 мянган метр куб савыг одоо барьж явуулахаар аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулад эхнээсээ зээлээ аваад ажиллаа эхлүүлээд явж байна. За баярлалаа та бүхэнд хүрэлцээрсэн явдалт.